Сүүлийн цаг агарын байдал хөдөлж одоо уудуулан осолт бол манай улсад нийтэйг тохиолддог хүчнүүдийн нэг. Энэ осолт нь бол үлдэлттэй авсарч бол тохиолдох хаад ихэнхдээ бол дангаар тохиолдох хүйднээс бас нөлөөлөвч байгаа юм. Хүйд нь бол хүмүүс бол хуудас нингээ явах альтан согтуухтай согтуусныхаа дараа түүнээс үүдэлтэйгээр осгож гэмтэх явдал нэлээх байдаг байна. Энэ бол цаг агарын эрдэс хүйдэн газар тохиолддог юм байна. Манай гэмт сургууль үндэсний төвийн статистик мэдээлэлээр жил бүр 500-аас орчим хүн бол төвтөн хэмжлүүлж өгөөд эдгээр нь зохиолох хувь нь бол гүн осголтолтод орсноос болж үчтийн аль нэг хэсгээр тайрагдаж хөгжлийн бэрхшээлтэй болдог юм аа. Осголт нь бол хүний хөдөлмөрийн чадварыг удаан хугацаар алдагдуулж улмаар дахид утгуулгаар их хүнөөдтэй хүнд гэмтэлд ордог. Осголт гэмтэлтэй үед бол авах хэмжээ нь бол эцэг газрын мэдээ алдагдах, хөрөлцөх мэдрэхүй алдагдах, арьс цайрах, цаашлаад цэвэн үүсэх, зөөл нэгдлийн өгчл зэрэг тохиолддог юм аа. Анхны тусламжууд бол эхний ээлжинд дулаан байранд оруулах, хэсэг газрын дулаан нэг сайжруулах, боолт хийх, дулаан биеийг дулаацлах явдал болно. Гэмтсэн хэсэгт бол 20-40 градус хэмжээтэй бүлийн усаар бол угаа цэвэрлэх юм байнамаа. Хориглох зүйл бол осох үед бол хөлдсөн мөс болон цасанд бол үрж болохгүй, илэг гал болон хэд дулаан газар гэмт оруулж болохгүй, спиртэн төрлийн хэрэглэхийг бас төрүүлдэг байдаг. Сэргийлэхийн тулд дулаан хувцастай байх, өөр таасан тохирсон дулаан хувцастай явах, байгалийн гаралтай хөвөн зүйлийн материалаар хийгдсэн хувцас хэрэглэх, хувцсны нэхээс болон материал нь нэг зузаан байх, бие эдэсхийг бол далдсан дулаан хувцастай өмсөж явах юм аа. Хориглох зүйлд бол арх согтур хундааны зүйлсээс зайлсхийх, нүүр ам болон арьсанд бол хамгаалах тус түрхэж явах, чигтэй хувцас дүмсэхгүй байх, нүүр толгой үзүүчих, хамруулж мэлэсхийг бол байн шалгаж явах хэрэгтэй. Бага насны хүүхдүүд аюулан бол шалгаж явах хэрэгтэй байна. Мөн удаан хугацаар гэрээсээ хол явах үед бол машин техникийн бүрэн бүтэн байдал өөрийн бэлтгэлүүдийг сайн хангаж явж явах шаардлагатай байна.